Сайн байна уу? За цонхон талаас А, Б вариант болоод суучих. Ширээн дээр байгаа илүү дутуу юмнуудаа бүгдийн далд хийгээд ганц гол цаас гаргаад суу. Математикийн шалгалт авна. Хуус хүүхдээ л хөөж гарна. Энэ хойгуур яриад байгаа хүмүүс жоохон чимээгүй болчооч юу. Багш ч юм яриад штэ. Ямар ядаргаатай мэд анарч чинь. Би бас хичээл хийвэр шүү. Давэж дахиад нэг уншаад. Бороо орж байхад туяа замын хажуугаар алхаж байв. Тэрний хажуугаар нь өнгөрсөн машин ус цацхад хиймэл сормоос нь баруун хойд төсрөв. Сормоосны хурдыг шааша физик ийм тэнэг хичээл багш сонсоод байна шүү дээ. Оо энэ мө хулгайчиг хардаа хичээлдээ яваагүй шүү дээ. Хаш. Хай. Бас чи хичээлдээ яв. За өчигдөр яагаад хичээл тасалсан бэ? Багш өчигдөр харин нөгөө эмээгийн бие өгдөө. Тэгээ надаас өөр хар хүн байдгүй. Тэгээ хичээлдээ ирч чаддаг. Аа тэгж удлаа шаахгүй. Өнөөдөр бол нөгөө лекцэн дээр унтцгаад хөөгдчихлөө. Одоо тойргийнхаа хүмүүстэй унтаад тэгээ хөөгдчихлөө. Эхний цаг дээр үү? Тийштэй. Ер нь бол одоо 10 жилд байдаг байхдаа бол өдөр болгоно ер нь хойно суучаад нийлээл унтдаг байсан л та. Тэгэхэд бол нөх ахтар хөөх нь бол ер нь бол гаагуул байдаг байсан шүү дээ. 5К ван завсарлахаар гуан зурх уу. Жишээ нь энэ сургуулийн гуанзны цовингийн махыг хүртэл тодорхой заачмаар санагддаг юм аа. Манай сургуулийн гуанзны эгчнэр бол үнэхээр яндар. Бусад сургуулиуд чинь одоо энэ гуанзныхын першигэний будааны тоо хүртэл тодорхой болчихсон байдаг юм аа. Өглөө эрт лекцтэй гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ, тэ? Тэгээд унтахгүй юм уу? Ингээл хоцрох юм уу? Ингээл унах юм уу? Багш орж ирэх болоогүй шүү дээ. Уг нь бол 7:49 хичээл эхлэнгээ орж ирээ суучихсан байх хэрэгтэй юм шүү. Хоцордсон гэж юу? Би хоцордгоо шүү дээ. Угаасаа хоцрох ёстой мó? Үгүй л дээ. Тэгтээ би хоцордгийг. Та нар хичээл хийвэл хийхгүй бол наад тасаа тавиулаад